Жирэмсний 5 сартаагаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмжийг олгох юм. Харин 0-аас 3 хүртэлх насны хүүхдээ гэртээ харж байгаа эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгохоор өнөөдрөөс эхлэн үйлчилж эхлэх хуулийн төсөл тусгажээ. Мөн 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон их эцэгт улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмжийг олгож бахарууллаа. 2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд шүүгч прокуроос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал хэлбэрээр 300 мянган төгрөгийг олгоно. За үүнд зориулан улсын төсөвт 56 тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм а. Багш нараа цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялтыг өнгөрсөн онд зарласан. Харин засгийн газартай хилэлцээрийн ширээний ард хэдэнтэй суусан боловч олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд байгуулсан гэрээ эдийн засгийн боломжоос шалтгаалan тэдний цалинг нэмэх боломж бүрдээгүй юм. Иймээс нэг удаа 300 мянган төгрөгийн урамшууллыг энхүү 2 дахь удаага энэ онд авах юм байна. Малчтын тэтгэврийн насыг 5 жилээр урагшлуулах хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 44 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд шилжүүлэхээр болсон. Өнгөрсөн онд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр малчтын тэтгэврт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 насаар тогтоосон. Гэвч эсрэгээр олон улсын валютын сангийн шаардлагын улмаас малчтаас бусад тэтгэврт гарах иргэдийн тэтгэврийн насыг 6 сараар хойшлуулж байна. Тодорхойлбол 2037 хүртэл жил бүр тэтгэврийн нас 6 сараар нэмэгдэнэ. 2018 онд тэтгэврт гарах эрэгтэй 60 нас 6 сартай, эмэгтэй 55 нас 6 сартай тэтгэврт гарахаар болж байна. Ингэснээр 2027 он гэхэд эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэврт гарах зохицуулалт бүрэн хэрэгжиж дуусах юм а.